За hi guys. Өнөөдрийн видеогоор хэдүүлээ маршмеллон гал дээр шарж идэх болно. Тэгээд аял зугаалгаар явах дээр нь ингээд маршмеллон шатаага шорлох шиг ингээд идэлдэж штеп. Тэр бичлэгийг гэрийн нөхцөлд хийж үзэх гэж байна. Тэгээд та нар таалагдана гэж найдаж чинь гал дээр маршмеллон шарцгаа. Let's go. За манайхаа бичлэгэндээ орцгоё. Эхлээс нь хэдүүлээ. За маршмеллоноо задлаа тавьчих. Ник ажиллаж байгаа юм болов уу? За ажиллаж байгаа шиг байна. Үнэр нь амар гоё байна. За задал тавилаа. Араас нь шорлож ийн нэгийг. Шорлоо. За ингээд шорлоод энэ дээр тавьчих. За одоо хамгийн аюултай хэсэг гэртээ хийхийг хориглон залуучуудаа, хүүхдүүдэд, найзуудаа. За энэ газын билет гэхлээс нь асаах хэрэгтэй. Тэгэхээр энэ хамгийн аюултай хэсэг жоохон холдоод ичээ дуурчлаа. За яж байгаарай. Сар. Асаач. За ингээд жоохон бариад. Ингээд асч байна. За маршмеллон. Эхний маршмеллоноо хэдүүлээ шатаацгаая. Nice. Болж гин guys. Вау л та. Энийг хардаа. Guys энэ яа. Nice. За одоо энийг шатааж байгаа хэвчээ би энийг тестлээд үзье. Янз амттай болдог юм. Гоё. Ингэж идвэл гоё юм байна бас. За одоо би энийг ингэж яагаад Ореоны завсар хавчуулж идэж үзэх гэж байна. За саяхан бол амар гоёс. Одоо нэлээд сайн ингээд түлээж шатаагаад өгье. Тэгэхээр ямар амттай болох нь. Nice. Энийг хараа. За галаа жоохон багсгацгаая. Тэр хоорондоо ингээд харагч юм даа нарт. Янз гоё амттай. Гин жоохон ингэ үлдчихсэн. Гэрийн нөхцөлд хийхийг хориглоно. Зүгээр энэ бичлэгийг үзцгээе. Баярлалаа. Тэр гоё амттай юм байна ингээд. Тэгвч би нэг дангаар нэг идэд үзье заа. Иймэр нэ. Зүгээр гэхдээ ингэж ийснээс ингээд гал дээр шараад идвэл хамаагүй гоё амттай болох юм байна. Тарчаас. Мөн чамд. Жоохон пүнцэнхэн амттай. Тэг ингээд сунаад бас амар гоё байна. Дахиад нэг үйтэй. Йоо энэ амар гоё юм байна. Та нар энийг гэртээ туршиж үзээрэй. Одоо нэлээд сайн шатаагаад. Гоё. Алтер барьцаад байдаг үзье. Гэхдээ миний бодоор хит ингэж амар гартаар ингэж төлөхгүйгээр идвэл амар гоё юмстай байна. Жоохон гоё ингэж болгож байгаа бол энэ бол ингэж нэлээд амар төлөвчтэй. За энийг авчих үзье. Шарчмаа дуурч байна. Ингэж бүр гоё юм байна. Сонсож байгаа үстэй таа. Нүгнээ шатаж идэх гоё юм байна. За унтрачи. Галаа аюулаас инээлээ болгоомжлох хэрэгтэй залуучуудаа.
үнэхээр гоё амттай юм байна. Яг ингэж та нар туршаад үзээрэй, хэрэгтэй юм айл эсвэл хөдөө харахтаа яг гал дээр маршмеллоу аваад шатаагаад ингээд шорлог шиг бариад тийм бол маш хурдан богино хугацаанд болно. Тэгээд дээрээс нь амар гоё амттай байх юм байна. Янз. Тэгээ энэ бичлэгтэй таалагдсан бол лайк ба subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд ямар бичлэг хийх мээр байна? Сэтгэлдээ комент өгүүлдэгээрэй. Тэгээд subscribe дарахаа мартаа. Та нар subscribe дарахгүй шүү. Би та нарыг хараад байгаа.